Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бид та бүхэндээ урамсгалын өөрчлөлтийн талаар танилцуулна. Урамсгалын өөрчлөлтөөс болж дэлхий яагаад гэмтдэг вэ? Урамсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулж дасан зохицоход ямар арга замууд байдаг вэ? Хүн төрлөختөн бид юу хийх ёстой юм бэ? Энэхүү урамсгалын өөрчлөлт нь хүлэмжийн хийнээс үүдэх дэлхийн агаар мандлын тогтолцоонд гарч буй температурын дундаж өөрчлөлт юм. Агаар мандалдах өөрсдөгчийн давхар эслэгийн агуулгын хэмжээ удирлаас шалтгаалж хэлбэлцээр бөмбөрцгийн хойд хагас хавар ихсэж намар багасах үзэгдэл гэж ойлгож байна. Энэхүү үзэгдлийн нөлөөллөөр байгаль ганцууд гал хөмөр вирусны гамшигт үзэгдлүүд давтамжин өссөөр түүнд дэлхий ачаалаад байхгүй болдог. Урамсгалын өөрчлөлтийг даван туулж дасан зохицох нь бидний зайлшгүй шаардлагатай өрсөн сэргийлэх ухамсарын арга зам юм. Үүний тулд бид амьдралын ухаанаар байгаль ээлтийн хандлага, зөв үзэл баримтлалаар байгалаа хамгаалан хайрлаж, ухамсарын зөв дадал зуршил хэм хэмжээг мөрдлөг болгон ажиллаж, амьдарч, хөдөлмөрлөж олон нийтэд үүнийгээ сурталчилан таниулах нь хамгийн чухал асуудал болоод байна. Хүндэт иргэд хөгөөд багчаа та бүхэндээ энэхүү видео бичлэгээс урамсгалын өөрчлөлт дэлхийн дулаар экосистемийн бүхэлдээ хэрхэн өөрчлөгдөж буй талаар бидэнд ямар нөлөө үзүүлдгийг тайлбарлах хүргэж өгч байна. Бид даян дэлхийн энх тайван эрүүл мэндийн төлөөх сайн сайхан соёлын үлсэд гараа сунгаж хамтдаа ухамсартай бид урайг дэвшүүлж байгаль ээлтийн хор хөнөөлгүй, хоггүй энх тайван амьдралыг зохицоохыг уриалж байна. Урамсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон технологиг хөгжүүлж, мод бут тарьж, хүлэмжийн хийн нөлөөллийг бууруулахын төлөө бид хамтдаа алсын хараатай ирээдүйг бүтээе. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байгаль ээлтийн ухамсарт хандлагаар эрх хэрэглээг идэвхжүүлэн уриалахыг дэмжиж байна. Нийт нь нэгнийхээ төлөө, нэг нь нийтийнхээ төлөө хог хаягдал хорцсочлоос хол байж хожмын ирээдүйг хүүхэд багчууд төлөө хөөрхөн дэлхийгээ авран хамгаалцгаая найзуудаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.